За замлаа. Одоо найзаагаа замка гэхээр замка гिचчээ гэд хүмүүс загнуулаад байна. Үгүй яахад одоо чи их харуугын найзлаар дотн байхаас жаах. Тийм шүү дээ. Унаасаа найзууд бие бинийгээ хочоор нь дууддаг шүү дээ. Албан ёсны нэрийг бол танихгүй усвал хэлдэг шүү дээ. Чиний нэг хоч гэсэн чи хоччих юм. Миний амар сонин шагтар магтар гэл дээр үдэгдэг байсан. За. Голцоо чи өөрөөс мэдэн ш замка займаал гэж юм чинь. Тий. Танихгүй ус болохоор замлан гэдэг. Тэгээ жоо хүндий сонсдог юм чинь. Замлан гэдэг нь ч өөрөө тийм хүнд. Энэ одоо хоёул таксинд явж штэ. Чи үүрээр одоо хэдэн цаг таксинд гардаг вэ? Үүрээр тэгэл 4:35-ийн хооронд л хэрэн тэгээд 13-ын голын натурын замаас тэгэл ихнийхээ гараа хийгээл явж штэ. Тэр нөө тарганы өглөө оройн гараа гэж үүдэж тэр л баггүй. Иг түжрээний өргөтөө орчин тэгэл. Тэг яг энэ ихтлгүүрийн эмчээ зогсохоор хүмүүс их явдаг. Ягаад гэвэл энэ чинь нэг автобусны буудлын хол зайтай төв зам болохоор ихтлгүүрээс энэчнээс шопинг гэж улсууд чинь гарч ирээд энэчнээс таксиг авчдаг. Бүр мэддэг болсон. Одоо манай таксины хойлолтой ингэ байж гэн. Манай таксины пүлсчдийн уулзалт энэчэн гэдэг байж штэ. За хоёул явъя л та тий. Яг яа хүн гар өрөх нь бас эн чинь нөгөө зогсохоор бас болно хүн биднес нөгөө эн чинь холуулаа 2-3 болохоор улсууд чинь бас тий. За эн чинь ийшээ орохгүй нэгдүгээр энийг л уучлахгүй торгуулна. Одоо ч нөгөө AI гэж байгаа. Үгүй хүн гар өргөд штэ. Яа ааш. Нэгдүгээр юу руу яваад нэгдүгээр имлээс. Оо за чигээр орчих юм байна тий. За нэгдүгээр имдэг. За 0-члээ шүү гэж. За 0 таны хараад. За 0-чин. За. За та хараараа 0-сэн шүү. 0-чин. Хүүе нөгөө замлсан байж тээ. Нэ сарчлын зөөр отболоод. Оо яа за баяр. Замлсан байж тээ. За миний таксинд явах юм. Таксинд яваад. Яасан биднес 2-3 удаа болохоор имээс нь юу болсоо бэ гэдэг. Ааха. Цорд алавч гэж санагдсан. Хамгийн ихний гар өргөсөн үнэл авлаад байх. Би өнөөдөр төдөө бас оройтойж гарцсан байна да 12:37 гэдэг. За яг өдөртөө чи 7 нүртийн идэвдээ явж байгаа. Оо би чи ер нь өдөр болох юм шүү дээ. За. Бүжрээний цагт жоох хэцүү. За яах вэ? Дууныхаа хажуугаар бас ингээд таксинд яваад амьдралаа залгуулж ивэл бас болж л нь шүү дээ тий. Одоо тоглолт чи хийзээ хэлээ. Нэр 22-нд болно шүү дээ. Тийм шүү дээ. Одоо 22-ны тоглолтыг чи их чинь үзнэ. Ямар гоё. Өстө гоё дуулдаг юм байл шүү дээ. Заамынхаа өстө нэр жинхэнэ генийг өстө хадгалсан юм байлээ тий. За яа. Өшрөөд харин удахчмаа ингээд уулын хоолоо өөртөө юм шүү дээ. Монголын ард түмэн чамаа харж байгаа шүү дээ. Одоо минь үстэ нэр ариг тавснаас та холхон байж өстө нэр төрөө хамгаалж явна шүү дээ. Нэг хэсэг дүүнээс л баларсаа одоо тий. Яах вэ? Одоо тэгчээтэл тэгээд та сайхан аварч байна. Сайхан аварч байна уу? Ажил төрлийн. Гэр зураал байна уу? Гэр зур хүүхд мөх дараал тэгээд ажицээгэл явж байна. Тий. Бийж бас ялгаа байхгүй өвөө болцоо одоо тэгээд хаяа нэг ажицээд зэмээтэйгээ тэгэл тоглоол хөөрхөн. Энэ хүний амьдрал бол тэгээд хүүхдээс гадна ажицээ гарчгаад хүний амьдрал бас бий болчих юм тий. Тэгэж. Би одоо 50 хүрж байгаа 47 48 та. Одоо ингээ харахаар нэг хүүхдүүд чинь ингээ гэрлүү очих шалтгаан болчиход байгаа байхгүй. Тэгээ хаяа уулзах тий. Зүв явахгүй болохгүй. Хөшөрсөн өнөөл ийм бодох юм. Одоо ингээд тоглолт чинь боллоо шүү дээ. Одоо тоглолтын дээрээс нэрээ. Та чи ер нь жагаахын үеийн ласны үнэ үү? Өө би ч одоо 60 гар өнгөрүүлээд шүү дээ. Тэгэхээр жагаахын дуулуудаа маш сайн сонсно шүү дээ. Юу вэ? Яг миний үед хүүхд байх үе өстө жинхэнэ аавч өстө Монголын өстө. Нэр аавын дуу аавын дуу ос байлаа шүү дээ. Аавын дуунаас ямар дуу сонсгоо та? Оо өстө тэр нэг эрхүүгийн авар үстэй. Эрхүүгийн авараа. Эрхүүгийн авар. Орсын цагаан хусан хайрын аянд нахяас мөмстэй. Мөмстэй. Тийм шүү дээ. Чукаахын айштэй. Аав тийм гоё эрхүүгийн авар. Тэр байвал чинь байхгүй шүү дээ. Олон дуу байгаа шүү дээ. Аавын олон дуу аль нэг юм бэ нэрээ тийм. Эрхүүгийн авар. Эрхүүгийн авар бүргэдгээд байна 645. 645 билүү. Тийм шүү дээ. 645 жагаах юм уу? Тийм шүү дээ аав ч бас анхны рэп дуу шүү дээ бараг. Чинь 80-аад онцгой өгчөөс ердөөсө тухайн улс төрийн одоо товчоогоор ороод нөгөө урлагийн чинь тухайн үед 70-80-аад оны үед чинь нөгөө их цензуртай гаргадаг байсан. Тэгээ 645 дууч амар их шүүмжлэлт өрчсөн. Ягаад гэх юм бол нөгөө 645 гэдэг дууг чи хэдэн удаа хэлсэн бэ гэдэг үлээ. Өөр үг байхгүй 645 гэсээр гал дуусдаг. Монголд их шинэлэг юм болсон уран бүтээлтэй. Яг автоо бол ярих юм биш тийм юм чи өөрөө дэлхийн үнэтэй. Монголда ганц удаа шүү дээ. Тийм шүү дээ. Валерий Жинхэнэ гоё дуу хоолойтой. Чи аавынхаас хоолойг бол авсан байлээ. Авсан байна уу? Авсан байлээ. Өшөөд одоо царай мөрөд янагх ингээд гоё дуу. Оо баярлалаа. Та янагх яаж мэдтий? Үгүй нүдэн охин билүү. Нүдэн охин энэ тэр. Чиний жоохон юм дуулаад байгаа нь сарагдаад байгаа шүү дээ. Тийм багцаг дуулаад. Хүнд хүрдэг ч юм уу? Бүтэн дуу мөн их гоё санагдсан шүү дээ. Тийм шүү дээ. Янагхан бол их гоё байсан. Тийм. Энэ улсууд энэ янагхан их хайр. Тийш олон дуу зохиосон юм биш. Тэд би ч би 200 гээгүй байгаа. Тийм шүү дээ. 200 гараа авчих шүү дээ. Одоо яг сүүлийн үед ая маятайгаа үгтэйгээ нийлээд гаргаа авчихсан ч бараг 250 гараа авчлаа шүү бараг. Тэгээ тоолж бараг олигтой үтсэнгүй байдаг. Маш их дуу. Тийм. Сайхан уран бүтээл. Дуугаараа одоо уран бүтээлээ хийгээд чи тоглолт моголт хийгээд одоо шинэ жил мэл
олон сайхан тоглолтод урагдаад тоглох юм байна л да. Тийш тий. Тэрийг эсвэл чи алдахгүй. Ерөө их ч манай Монголын ард түмэн бол айгу сайхан хүлээж авч जैन. Тэгээд яг уу замлинг би нэг ярилцлагандаа алимтаац ч ингээ ярилцлагандаа оруулсан чинь тэрийг хүмүүс маш сайхан хүлээж аваад тэгээд би бодоод яагаад энэ хүний энд олон 250-60 дуу энэ сайхан уран бүтээл төрөвцөн байхад хамгийн гол зорилго одоо энэ тоглолт тэгэл би бодохгүй юу. За ерөөсөө би энэ тоглолт хийж өгөөд энэ хүнийг гэрт нь очиж би энэ үнтэй чи ихлэ студид ярьцлага хийлээ алимтай зочин. За дараад нь тэгээд гэрт нь очиод сайхан замлингийнхаа гарын хоолыг идлээ. Тэгэн гүтлээл ерөөсөө энэ хүнд яг тоглолт хийж болдгүй болоо гэж хэлсэн чи манай үнчээс та нэрээ юм уу үний юм уу гэж та нүдэндээ итгээл баярлал. Тэгэл ингээл бит хоёр явж гин. Тэгээ энэ хүн чи ингээ өглөө үүрээр 4 цаг таксиндаа явдаг юм байна. Тэгэл над руу чи өглөө 8 гэж залгаал. Найз нь сая таксиндаа нэг 4 цаг яваад ороод ирлээ. Одоо цайгаа угаад 2 цаг унтчаад тэгээ хоёулаа хаана уулзах уу гэд амар гоё ажил хэрэгчгүй юм байна. Тэгж Аль хүүхаа өчгөр ингэж их юм аа. Яараа. аль хүүхаа бол амьдрал аюу гоё яваа. Хацээгээ хардаг юм билээ шүү дээ. Чи имлэг мэдээ хацээгээ авч. Тийш дээ би ч Одоо ярьснаас үзсэн. Тий, чиний ярилцлагаас чи зөндөө юм сонслоо. Яг байгаагаараа хүн байлээ шүү дээ чи. тийш дээ. Яг байгаагаар. Одоо стол 100-ны 100%-ийг замландаа зарцуулаад бүгдийг зарцуулаад бүр өстой 101% зарцуулаад сайхан ор хоронтой болгоод өгчүүл замлан маань маш олон уран бүтээлийг тэндээсээ тойрвох. Одоо таны саяны дуртай тэр Янакхан гээд буцах чигүр өдр чи одоо яг энэ өөрийнх нь амьдарч байгаа тий энэ одоо футболын өргөө цагаан гэрээс л мэдлсэн дуунууд шүү дээ. Ямар гоё дуунууд. Тэр бодвол ерөнхийдөө гоё л яагаад гэвэл нөгөө манайхан нөгөө амьдралд яаж ханддаг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол хүн малгай тавьлал манайх гэдэг тийм сэтгүүлтэй болж гоё болчиход байгаа байхгүй. Монгол цагаан өргөө цагаан гэр ч юм уу скол майхан савч гэдэг юм уу те байгаа өчтөд сэтгэл хангалуун байгаад тэрнээсээ өсөн дивжүүлэх гоё санагдаад. Маш гоё. Энийг зүгээр бол ялангуяа тэр Канадад байгаа эмэгтэй их муухай юм ярьж илээ гүтгэж энэ дээр их сэтгэл өвдөж байгаа. Яг биднүүсийг бас тоглолтыг бас бүснүүлэх санаа байж магадгүй. Скол тэр эмэгтэйгээс буруутгаж явах тийм юм бас те. Яг тэгээд хүн өөрийнхөө харах өнцгөөс л харагдаад гэж заавал бодож байгаа. заахан зүв сайн харагдах шаардлагагүй. Бид нар бол ганцхан зорилгондоо л хүрэх хэрэгтэй байхгүй юу? Чи тоглолтоо чи өөрийнхөө уран бүтээлийг ард түмэндээ хүргэн. Одоо энэ их ч гэсэн ингээл тэр Янакхан дуу гэл тэр Янакхан дуу бодолоод байх шиг байна. Тийм шүү дээ. Тэр Янакхан дуу чинь Мэдээ гэж ямар дуу? аавын дуу шүү дээ. Ямар л чиний айл та. Аав чинь энэ дууг чинь тэр чинь бараг 80 дууны сүүл 90 дууны ихэ зохиогдсон дуу шүү. Айгуугаа дуу. Тэг яг сайн нэг тэр дууг нэг coverлаад сайн нэг тайзан дээр дуулсан чи бэ улсуу чинь зүгээр дагаж дуулаад зүгээр. Юу вэ? Аавын тэр дуу зүгээр хийтэл юм байна. Би тэр өөрөө cover дуулдаг юм байхгүй. Данд өөрөө дуугаа зохиочдөг болохоор дөө. Тэгээд хэрэг дуулахаар болох юм бол мах цусныхаа тасгаа тий аавасаа аавын дуунаас дуулчвал бас аавч арайч надад оюуны өмчөмчгээ явахгүй байх л д. Ганц хоёр дуугийн дуулаар тэгээд би ингээд тэр дуу гаргасан байхгүй нүдөө ингээд айгуугаа дуу дараа жилийн наадам даач их хол байна гэдэг бүхэл бүтэн зүгээр нэг энэ дууны нэг зүгээр мөрнөх л бөө философи явж байгаа. Амьдрал явж. Тий одоо дамгаа тунгалаг тамир одоо дамгаа тунгалаг тамир чинь 3 бот илүү. Тий. 2 илүү. 2 бот илүү. 2 шүү дээ тий. 2 бот. Тий. Тэр чинь хүн өсгөж бас нэлээд цаг аван да. Тэгэд аавын зүгээр энэ зүгээр дараа жилийн наадам даанч их хоол байна да. Эсвэл дуулсан дуунда би өөрөө уураад дурлсан сэтгэлдээ шатаж явна да. Амар философи шүү. Гоё философи юу. Гоё. Би амар сүнслэг үг байхгүй. Та тэгээд ерөнхийдөө замландаа бас захиж яах юм. Тэгээд та чи хүнэд азтай ш. За нэгдүгээр имлэг дээр ирж байна. Та их азтай ш. Харин тийм ингээ замлантайгаар Таны би ч та зүгээр үү? Ямар би энд хүнтэй уулзах Оо за. За баярлалаа тань. Тэгээд замлаа. Найз нь өөрөө шийдчихүү. Одоо энэ ихчийг бас ингээ сайхан хоёлоо хүргээд өглөө. Таксины хамгийн ихний хүн байлаа. Тийм тэгэхээр нэг 2 билет энэ ихчтэй бас бэлгэлчихэл та тхүү. Та үзэх үү? Тэг үзэн за бэлгэлээд явах их чинь мөнгөөр нь авчихлаа. За баярлалаа. Юу бэлгэнд юу. Ингэж гоё дэмжиж байгаа. Манайх ч сүүлийн үед чинь бас их гоё үг гарсан билээ ш. Найз чинь талах зарж байгаа бол мөнгөөр нь худалж байгаа гэх тээ. Хүн чадгаар юмараа тусна гэдэг. Танд их баярлалаа. Ажил үүсэн зөө юм. За баярлалаа. За баярлалаа. Мэдээ. Альпти уугаар одоо стартныхаа. Гэтэ виски ууж болох юм. За Чи ундаа л ууш тээ. Ундаа авах юм уу? Усаа ундаага уун. Хүү ихтэй баярлалаа. Хоёрыг бас дурсгал болгоод зургийг чинь татаад өгчвөл болох уу? За тэгье. За тэгээ. За тэгье. За. За би энэ гар утсан дээр төр гоочих энэ дээр
Зогсоол зүгээр үү те? Үгүй ингээд авчилдаг бай. За тэгээ. Минээс энэ дээр тэгвэл шууд та суучих селфи гэдэг үгээ те. А ингээд би авчих юм уу селфи гэх юм уу яах вэ? Селфи ч гэсэн байхгүй. За. Гуруулаа сайн. Яа би масктай байдаг. Зүгээр маск авчихгүй зүгээр. Та маск авчихлаа гэж. За. Баярлаа. За танд баярлаа. Үнэхээр их баярлаа. За баярлаа. Ямар гоё бай. Юу ямар пизза урилга үгүй гэсэн чинь өөрөө худал. Ямар гоё юм бэ? Худалдаад авах юм уу та? Тэгэхгүй яах вэ? За та найзлагдгаа өрөөлөөрэй. Бас гоё тоглолт болно шүү. Маш олон сюрпризууд байгаа шүү. Гоё авах юм, гоё тоглолт болох юм билээ шүү үзнэ. За баярлаа. Найзууд ч үзэх байх. Миний таксиг бас дуудаж байгаараа би дуудлагын жолооч игээ явчих Чи шүү. хипик авт яваад байгаа Үгүй. Яах вэ? Хуваараа тэгээд такси макс хэрэгтэй бол ижээд уцаа өгдгөө уцаа танд өгөх нь шүү дээ. За баярлаа. За. Ямар гоё юм бэ тий. Баярлалаа. Найзны хавьда бас нэг сэтгэл хөрөөд 2 билет өгчий гэсэн чи өөрөө худалдаж авдаг гэж. Сэтгэл нь юм гоё яахгүй. Биднээс гэхдээ би ч гэсэн бас их үнний өнөргөн шиг өөрөө санагддаг байхгүй албатай юм шиг үнд өргөдүүлдэг ч юм уу те. Хүн амтны масыг хараад. Гэхдээ би энэ ч өргөдүүлгүй зүгээр ганц өрөөлж байгаа юм чинь л дэвдээс тийш та. Чадах юмараа хүн туслахыг Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй. Яг бүхэл бүтэн концертын ард гарч ирэх зүрх сэтгэл байгаа боловч биднээс ч хамгийн дөрвөлээд одоо билетийн борлуулалтын ажил гэж байгаа шүү дээ. Тэрийг л одоо сайхан билет аваад дэмжиж ингэчих юм бол зай маань урмаавал те. Сайхан ингэж сайн нэг ч хандлага хөтлөхгүй юу шүү дээ. Гоё хандлагатай тий. Тэгэд ерөнхийдөө за ер нь тэгэл ерөөсө монголчууд ч өөрөөсөө үнэхээр агуу сайхан ард түмэн дандаа сэтгэлийн гоё бэлэг тэгэл өөстө над руу ч одоо хүмүүс маш их уцтж जैन. Тэгэл Солонгос дээр тоглооч, Япон дээр тоглооч, Европ дээр ч гээл те. Тэгэл ингээл за тэр ч яах вэ? Эхний ээлжинд энэ тоглолтынхаа 5 сарын 22-ны тоглолтын амьдралд би хайртай гэд замлан маань өнөөдөр амьдралд би хайртай шинээр мэндэлж байгаа энэ сайхан тоглолтод сэтгэлийн хандаг болгоод сайхан билетээ худалдаж аваад замлангийн минь заал дүүрэн тоглолтыг үзээсэй л гэж найзнаас чинь. Хоёул дараагийн бас нэг ганц хүн авчиадгүй. Ягаад тэгэхээр энэ яг чиний таксинд явж байгаа контентыг хийж байгаа болохоор эхний үнэ авлаа. Одоо нэг хүн аваад тэгээд хоёлоо энийгээ сайхан үзэгч түмэндээ бас хүргэе те. Тэгээ тийм юм уу? За дараагийн хүнээ авъя марш. За. Такси авах гэж. 11 Асууж сууч. Үнгүй яваад гээ. За сайн байна. За уучлаарай 11 дугаар хүргээд үг ихчээ. Манай замлан та таньж гэнэ үү? Жаргал сайхны хүү замлан тоглолт их гэж битгаар явж гэн таксинд явчих. Оо яана. Тий. Ямар хөөрх юм бэ? Гой үнгүй өргөдөг их ч гоё. Яг өнөөдөр нөгөө бас нэг ихийгээ дурсах өдөр гэж бас яригдсан бэ. Тэгээд яг тэгээд нөгөө ганц хоёр хүнд бас нэг гэрлэн дөхүүлчихэд ингээд сайн нэг хүн авчаад буулгалаад үн тэгээд яг хоо тэгээд би таксины биднес ч бас ингээд нэг хүн зөөгөл бас тэгээд бас заримдаа буйны ялч юм л гэж боддоо шүү дээ. Хүн зорьсон газар хүн зурж байгаа болохоор тий. Зөв. Тэгэхээр одоо удахгүй 5 сарын 22-нд нэг амьдралд би хайртай гэдэг жаргал сайхан энэ жаргал сайхан хөө шүү дээ. Чингис хааны замлан гэдэг та ерөн сошиалаар нэвтрүүлэг дээр нь үзв. Харин хайлтл нэг явж байгаа юм харсан. Тэгээд амьдралд би хайртай гэсэн би даасан 2 дахь тоглолтыг хийх гээд. Тэгээд замлангийнхаа тоглолтыг хийх гээд өнөөдөр нөгөө ихийгээ санах өдөр гэсэн найзны ганц 2 хүнд таксинд яваад гоё буян үлдэд хүргээд өгөө ихлээр нь бас нэг цуг дагаа явж ир. Тий. Ихчигээр ингээд сайн нөгөө шууд гар өвдөж яхад нь яач гарч жоохон сандраадах шиг үү тий. Уучлаарай ихчээ тий. Зүгээр. Ихчээ санаа зовлтгүй ингээд сайхан 11 4 оруулах гэж 11 4 оруулах юм. Одоо ингээд эргээд тий. Одоо энэ гутын өрөөрөөр орчих гэсэн үг хэвгүй чигээр ороод. Чи зам сайн мэдгүй. Мэдгүй яа тэр би ч хотод тэгэл хотын тэгэл хүмүүс ч гутлын өрөөр ирэхээр мэддэггүй байхгүй. Ер нь бол одоо хүнсний 50 51 гэл тий дэлгүүрүүд байна. Одоо яг энэ хуучны нэгслэр нь сүүлийн улсууд мэддэггүй юм бэл. А гойгоо улсууд орж ирж байна. Одоо их чингчийн үеийнхэн эртний хийжлэр нь ярих хүнсний 50 маяг одоо ингээл байдаг шүү дээ тий. Орсолч ингээд ажиллаа. Тэгэл яг таксинд явахаар янз бүрийн хэллэг наа сүүлийн үеийн хотгонуудын нэрийг бол мэдэхгүй байдаг байхгүй. Хамгийн гол тий. Чингис хааны жаргал сайхан ах чи өөрөө тэгээд одоо Монголын домог шүү дээ тий гэж. Тий та яг ямар дуунд нь дуртай бас гоё яриач гэж. Ийшээ гэр зур зүгээр. Яг орж ирэхгүй байгаа. Тулгамчдаг байхгүй. Та бүгдээрээ хаахад хэмжээ явуулах юм уу? За тэгэл та. За. Одоо энэ жаргал сайхан манай авч одоо яг хамтлагийн нэр нь юу юм бэ гэж. Та сайн мэдэн дээ. За 3 тоолъё. Тэнгэр үү. За 1 буруу. Чингис хаан хамтлаг. Би чамаас асуув. За уучлаарай. Үгүй шүү дээ.
Яг Чингис хаан түүхэн гэх юм бол аавч нь хамгийн анхлаад соёл эрдэнэд ороод Тийм ээ соёл эрдэнэ. тэгээ дараа нөгөө оч амтлах руу нөгөө зэрэгт яваад очид ороод тэгээ соёл эрдэнэдээ ороод тэгээд дараа нь Чингис хаан руу явуулдаг явцсан. Чингис 80 оноос Чингис хаан хэд онд байв? За миний бодлоор бол баг 80 он шүү. 89-с 90. Тэгээд тэрнээс хойш Чингис хаан. Тэгээ Чингис хаан явсан. Тэр чинь бас Чингис хааны нэрчийг түүхтэй. Никтоны бааж гэж аавыг Сингапур руу тоглолтоор явсны дараа одоо оюун билэг ихж байгаа. Одоо Монгол гамбаах, Дүүжаах, Баатарах гэдвэрч оюун билэг ихж идвэрч Сингапур руу тоглолт идвэрсэн баг. Тэр хооронд Никтоны баажгаах чинь нэг Никтон гэж нэрээ авахаас юм Чингис хаан гэж нэрээ аваад. Тэгээд аавч яг тэнгэрт хоёр нар байдгүй дээ л гэдэг шиг. Чингис хаан ч авцсан байсан юм аа гэх. Тэгээд тэр чинь нөгөө базраахтай яриад нөгөө Никтон гэж нэрээ өгөөд тустаагаар авсан. Түүх нь бол тийм шүү. Тийм бэ. Гой төгтөө юм. Тийм шүү. Тийм шүү. Тэгээд 89 он чинь дараагийн асуулт. За. Чингис хаан амтлаг одоо ардын жүжигчин жаргал сайхан манаа спортын нэг дуулсан бид шүү дээ. За ихч 3 тооллоо шүү. Ямар дуу вэ? Одоо манай спортын ихтэй дуун дээр нэг гавьяа шагналт. Нэр нь юу вэ? Тийм ээ. За. За Тамирчны алдар. Бонус. За үнэс. Тийштэй тамирчны алдар тий. Тамирчны алдар их гоё доо. Ерөнхийдөө аав болохоор та мэдэндээ одоо харьминдээ 645 за бүргэдгээ те. Тэгээ Чингисийн баатрууд гэ дандаа тийм нэг юм тухайн цаг үедээ тийм хэцүү цаг үед амар гоё дууцах бүтээж байсан шүү дээ. Тэгээд дандаа өөрөө үг аяад хийх үү? Өөрөө үг аяа шүү дээ. Аав хамгийн гол юм чинь ирдээс тэр баг. Одоо урлаг манай аавчгаас давуу талрал төрдөөс тийм шүү дээ. Өөрөө үг аяаг ин өөрөө гитараа дарна, хөгжмөө дарна, өөрөө дуулдаг. Бүжгээс бусдыг нь бол хийж шүү дээ. Чамтай нэлээ бүжиглээд л шүү дээ. Эрдэнэтэй тоглолт. Хааж байгаас та хоёул майжгнаа зүг. Айгуу хөөрхөн. Тий. За 3 дахь асуулт. За 3 дахь асуултыг бол их ч надаас асуу би хариулъя. За манай ааха таксины ааха нэвтрүүлэг явж байна. За их түүгээс асуугаараа бид гураас. Бид 3-аас бодцоод асуугаараа тий. Хэдүүл бас хөгжилтэй явж шүү дээ, тий? Яаралгүй. Мо тайм ихчээ гэртээ байгаа юм шиг. Тэгээ сайхан. Ань таны гой кофегаар тайлдаг гэж утсан. Кофе дууссан. Чи эндээ өөрхөн кофегоо тэгээд сайхан уугаа явж хахад бас ядаж нэг сэргээ явчих шүү дээ. Тэгээ манайхны энэ таксигаар үйлдвэрлэж байгаа усуудын хамгийн гоё юм нэх юм бол яг нэг одоо их чуулт камер арчаад биеэр өдөг байхгүй. А камергүй явбал надад амар боолт шүү дээ. Солиор болж байгаа юм чинь. Яг их болохоор жоохон өөрийн хүмүүжт нь их гоё дарах хүн байл л да. Их чиг бол чийл задлах хэрэгтэй байхгүй. Үгүй одоо тэгээд такси бариад одоо зорчигч болохоор чинь би яг бас нөгөө ихч маань одоо бас гэж жоохон сандраад байна шүү дээ. Яг чиний ихээр сандраад байгаа болохоор бас одоо бас хүнийг шууд бас ингэхээр бас эвгүй байна. Яг сайн биднээс нэвтрүүлэгт орох хүн байна, орохгүй хүн байна. Өөрөө бас жоохон яг бас төдийлөн бас нөгөө хүнийг бас шууд ингэж болохгүй. Тийм шүү дээ. Одоо жишээ нэг өөр ажиллаар зорж явсан чинь гинт юм гарч байгаа. Ичмэн тэгээ баярлалаа гэжээ тий. Баяр бишээ гэж тий. Та ч нь өөрөө их гэгээлэг хүн байл. Юу юм бол урлаг гэдэг чинь өөрөө хүнийг татах өвчтэй байдэн шүү дээ. Одоо урлаг дургуун гэж зарим хүн ярьдаг байхгүй. Дургуун сонирхолгүй. Тэгвэл тэр хүнийг дүнгэж төрөхтний ээж нь бүүвэн дуугаар төсөгсөн байгаа шүү дээ. Тийм шүү. Бүүвэ. Тийм ээ. Тий. Тэгэхээр хүн урлагт хайртай байгаа зүгээр далдуураас хижмээрээ тий. Маш сайхан. Харин тий. Урлаг бол сайхан шүү. Тэгэлгүй яхад тэр урлагийн чинь тэр зохиоч нарыг битсэн дуу шүлдэг дуучингийнх нь амьдлуулж байгаа тэр уран бүтээл төр улсууд чинь омог шиж хайрлаж дуурлж эморч тий. Сайхан явдаг болохоор тий. Их ч хойшоо иргэн өстэй 14 орлого тий. Их ч ямар ажиллаар явж байгаа та. Тийш. Нууц биш бол. Би сая нэг эмчээс юм авах. Таны мэрэгжил юу? Би инженер. Оо ямар гоо барилгын инженер зам анги. Инженер хүмүүс ч одоо бас сайхан потенциал сайтай. Нөө цалхан юм. Тэгэлгүй шүү. Бурхан ухаантай болсооч үү те. Толгоонд нь бүх юм нь байж байгаа. Одоо Монгол бол инженерүүд өвчнөд юм шүү дээ. Тийм тэгээд одоо барилга байгууламж зам анги. инженерүүдээ аягүй сайхан махтан дуулж бас одоо тэр тухайн сайхан шагнал урамшлын дор нүгжээ санагддаг шүү дээ. Тэгэж дээрд ороод туушиж болохгүй бодох юм. Юу шагнал урамшвал хүн шагналыг л Үгүй энэ одоо шагнал урамшлт гээл тэгэхээр энэ хүмүүс төрийн шүмжлэлд өгтөөд байдаг шүү дээ. Дандаа л урлагийнх нь аваад байна гэж. Яг тэр утгаараа андаа. Игчийг бол жирийн юу болохоор одоо игч гавьяд инженергээ цол авлаа. Гавьяд одоо барилгын гавьяд гэж хэлээ гэдэг игчийг хүн танихгүй шүү дээ. Урлагийнх нь тэр дондог дулмаагаа дуучин тэгэхээр улсууд нүдэнд нь ил тусаад байгаа гэхээс зөндөө олон эмч инженер зөндөө олон гавьяд төрж шүү дээ. Сэтгүүлчдэр ч гэсэн. За уучлаарай. Яг урлагийнх гэх юм бол андаа ийм баггүй.
Нэг олны танил байдаг бол хүмүүс тусаад байгаа байхгүй. Жирийн тэр дондог дөржиг бол хинч анзаарахгүй. Тэг чинь бол өстой ингээс амар бол яг шагналын төлөө амьдж болно л доо. Гэхдээ шагнал гэдэг чинь утга учиртай байх хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Тэрийг төрөөр өмснө гэдэг чинь өөрөө одоо найзах нь бодлоо шүү. Одоо манад толцтой манай гэр бүл бол шагнал бол гахчаад шүү дээ. Манай эмээ өөр хоёлаа гавья, таав гавья, таар дэмжүүлж чинь авах хөстө бүгдийг авчлаа шүү дээ. Би л ганцаараа архичин гэдэг цул авчаад байгаа. Яг үнэндээ тийм ээ? Тийм. Гэтэ би соёлын дөрвөн ажлын цолтой ихсэн. За зүү ирэх хөөч. Хоёрдугаар сургууль руугаа. За. Хоёрдугаар сургуулийн цаад үзэх. За ихчээ баярлалаа. Ямар гоё юм бэ те? Га те? Хэд гарав би. Оо мөнгө авахгүй ихчээ үгүй. Нэ ихч минь яах юм бэ? Та зүгээр билет л авч гоё сэтгэлийн өглөг өгөөрэй. 5 сарын 22-нд Монгол бүхий өргөн дээр тэгээд тикет цэгийн минут билет маань борлогдож байгаа шүү. За маш сайхан тоглолт болно. Тэгээд тэр чинь л биднэрт гоё өгч байгаа сэтгэлийн бэлэг шүү. Танд маш их баярлалаа. Тий. Манай инженер юм байна. Хэдэн хүүхэдтэй та? 2 хүүхэдтэй юу? За. Монгол их орн маань сайхан хөгжөөлөө шүү, тийм ээ. За та маань юу гэж бодож байна? Мэдгүй. Ядраад байна. Тийм ээ, одоо нас ахиж байгаа те. Ийш байгаа юу ч Чигээр аваад. Оо, дашчоолн л урцсан. Бас жоохон стресстэй амьдарч гин үү, тий? үгүй яах вэ тэгэл ажил хийхэр нөгөө ажил дээр ч юм бом баг. Ажил хийхгүй байх гэхэр ч юм бас мөнгөгүй дээ. Тийм. Амьдрал хоёр янзтай. Одоо тэгэл ажил хийж байгаа тулдаа л амьд явж байгаа шүү дээ. Ажилгүй бол тэгэл дуусна шүү дээ. Ингээ бурч юм. За дашчоолнгийн ямар гой газар үү те. Зүүрээ хийгээд инхний хийд шүү дээ. Монголын анхны хийд. За танд баярлалаа. Баярлалаа гэж минь за. Баярлалаа танд. Билетний хэдэ? Одоо яг тикет цэгийн мэнд ороод. би зүгээр цахимаар авчих юм байна. Тийм, тикет цэгийн мэнд ороод аваарай. Баярлалаа миний ихчээ. Сайн сайхны өгсөн ирүүл байгаарай. Гоё өгөөд. Тийм. Монголын ард ийм гоё байхгүй. Намайг танихгүй байсан ч аавыг чамаг танихгүй. Ийм гоё шүү дээ миний өгсөн. Сэтгүүл зүүн ачааргүй гэдэг гоё тийм ээ. Сайхан мэрэгчлээ дуртай. Миний өгсөн одоо тэгээ аавыг тань намайг танихгүй гэж болно. Аавыг тань гоё өгөөд. Тийм. Гоё өгснөөсэй. Айгуу болчихлоо. Чичээсээ сэтгэхэд айгуу. Үгүй тэгээд хамгийн гол гараад ургаад байна шүү дээ. хамгийн гол нь найзаа нөгөө шууд нөгөө хүн ингээл гар ургаал такси бариад ороод ирэхэд нөгөө хитүүлээс зөвшөөрлгүй ингээд бичлэг авчиж байгаа ч гэсэн сая татгалцсангүй. Тийм. Аль хэдийн саяны хоёулаа ч татгалцсангүй. Уучлаарай гэдэг дотроо нэг залбирч идэх үү. 1 2 3 Уучлаарай. Тэгээд яг ийшээ хараа ирэхээр шууд торгуулдیں۔ За. Тэгэхээр бүгдээр ингэж явах гэсэн. Одоо нэгдүгээр төрөө одоо студ руу очих уу? Гурлаа. үгүй шүү дээ найзаа. Эхлээд нөгөө тэр нөгөө манай нөгөө Каракли Монголигийн Солонгоо гэд тэр хүн өнөөдөр хүрээ дээрээ нэгтгэхээс имлэг хөвтчин заавал дагуулаад ирэх гэсэн. Тийш явах уу? Шууд Тийш явчаа тэгээ студ руугаа явъя тхөө. зулаараа их ярьж асуух уу? Цаа чинь бас нөгөө студийн За асуучих. Эхлээд нэг Караклигаар явж орчоо тэгээ яваад чууд болж гин үү асуучих. Хүү. Энэ чинь зойж байгаа найз ингээ хараад энэ нөгөө хөшөө нөгөө хажийн хандвын данс тавьсан шүү дээ. Яар гөр. Дахиад ингээ мөнгө орж ирээд гоо энэ сайн харуулаар юм. 450 мянган төгрөг чулууны жимсээ гэж амжилт гээ 5 мянга ямар гоё стил үү те. Тэгээ та бүхэндээ их баярлалаа. Одооны байдлаар хандвын мөнгөний хараа минь 2810 юм. Ямар гоё юм бэ? Минийс ойр зүрх юм да яагаад. Би ойр зүрхэнд хэрэглэхгүй байгаа. Тий, чи нөгөө болохгүй. Өөрөө нөгөө сэтгэлийн өглөг болохоор миний өгш ийшээ авч болохгүй. Энд чи яг цайлшгүй хэрэг болох тохиолдол орно шүү дээ. Одоо бидний шиг одоо шийдвэл нөгөө бүхэн өргөөнийхөө заалны түрээсэнд бас нөгөө өгсөн 5 сая дээр нэмэрлээд өгөх ёстой байхгүй тийм ээ. Тэгэхгүй бол найз нь өөрөө ингээд бас эмээгээд чи мэдэн шүү дээ. Чи ямар сандаа чи мөнгө рүү орохгүйгээл намайг хүчээр шавхал дансны дугаар тавиулаад ирсэн юм шүү дээ тий. Ийм сайн болчихлоо тий. Уул найз нь мөнгө төгрөг. Үгүй 1000 төгрөгчсөн 5000 гэсэн дандаа сэтгэл байгаа даа. Би хамгийн гол талгаад байгаа юм тэр байхгүй. Надад үг албагүй шүү дээ тий. Чи биднээс нэг хандмын мөнгөд уулын битээр хамтран ажиллах ч юм уу ингээд яасан ч тус дэмжиж байгаа ийм сайхан сэтгэл байгаад байна. Тэгээ найз нь хэрэг холбогдохоор улсууд ч нөө утган дээр нь амжилт хүсэйгээ дандаа ирдэг. Хинрүү холбогдох юм мэдгүй. Тэг чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Найз нь чамд өглөө болгон л тайлан тавьж байгаа тий. Бүх тайлангаа өглөө найз нь 4 цагт таксиндаа явлаа. Тэгээд 8 цагт орж ирлээ. 2 цаг амрыг тэгээд уулзъя гэл ингээл битгаар төлөвлөгөөний ягуу өдөр болго яваад байгаа. Тэгээ найз нь өдөр болго яалтчгүй явах шаардлагатай болоод явж гин. Энэ тоглолтын ард гарсны дараа хүссэн үсээгүй найз нь чамаа хөөсөн ч яваад өгнө. Хөөхгүйсэн ч яваад өгнө. Тэгээ хамгийн гайхалтай миний анд чинь өөрөө найз нь чамаа хараад яг үндэ хүүхд байх л тийм байсан шүү дээ. Минус тийм шүү дээ.
тэгэл гэрээрээ орж гараад найз нөхдүүд ингээл зодоон хийх үедээ ийм хэрэлдгүүдээр хамгийн гол нь чи битэр иргэн дээрэнд бас найзууд бас байх нь байна, байхгүй нь байхгүй. Үлдэж байгаа л мань идэл шүү дээ. Ийм одоо ангарах шивэд одоо тэг урд юуд явж байна. Тэгэд яг нөхөрлийн үн цэнийг харуулад найзны яг нөхөрлөл гэдэг дуу гэсэн чи яг би ээжийн хөлбөрөө сонслоо. Үгүй. Тэр нөхөрлөл чинь би ээжийн хөлж дуулж тэр дуу. Тэгэхээр тэр гоё дууны утга агуулгыг одоо найз нь тэр чинь одоо бодрол номныхоо дуу зориулаад гаргаж ирсэн нөхөрлөл гэдэг дуу. Би ээжийн амтлагыг яахаар болох юм бол тэр нөхөрлөл дуугаас концертын дээр сонсч болно. Би ээжийн амтлагын нөхөрлөлийг харууллаа тий. Бас нэг нууц зарлах тий. За би ээжийн амтлаг чинь хэр баргийн тоглолт дээр ордгоо байхгүй. Түлс тэр хамтлаг ирээд энэ нөхөрлөлийг чинь дуулаад. Тэгээ шүү дээ. Ямар гоё юм. Тий. Одоо Мариусын л нөхөрлөлийн тухай тэрийг одоо яаж тэ дуулна гэсэн. За ямар ч байсан хоёр зорчигч авлаа. Хоёр зорчигч маань хоёулаа маш сайхан. Нэг нь бол багш хүн байлаа. Нөгөөх нь одоо цахилгааны инженер гэдэг сайхан хүн байна. Тэгээ яг танаа аавын үеийн хоёр хүн байна. Аавын чинь сайхан дурсан явлаа. Миний найз бас сайхан ахаа тэмцээн зохион байгууллаа тий. За ингээд дараагийн ажилдаа маршдах уу. Баярлалаа найзаа. Баярлалаа. Түш тоглолт гоё болно тий. Гоё болно. Ямар ч л байсан гоё болно. Ямар ч л байсан зорьсон зорилгондоо өрнө. 100% замлим найзад маань зарцуулдаг гэдгийг л би албасарлаа. Найз нь өчтөй нөгөө хараад байсан чи аль хөөх цаг хугацаанд хурдан явчихдаг шүү дээ. Яг тоглолт үлдээгээд ингээд дуу тайзан дээр дуулна гэж бодоход өрдөөс ингээд цогцсон юм санагдал. Тэгэл ядраад байгаа. Энэ юунд байд юм. Яг догтлоод байгаа юм. Догтлоод байгаа юм. Тий. Тэгэл нөгөө ингээл чи санаа зовоод байгаа хот ингээл тоглолтын дээр минь ингэн за энэ олон хүний итгэл сэтгэл гэж нэг юм байна штэ. Тэгээд миний найз ерөөсө битээ сандар. Би одоо чамааг ингээл сандраад одоо тэгээд хурдлаараа энэ дээрээ тэгэхээр гэл ингээд сандарчгаар чи найз нь өөрөө сандарч. Хайда цуг сандраа тий. Түрүү найз нь тэр копиг ямар дууч ба тий. Мэдгүй. Ингээд дуусчих штэ. Сар гэд. За дараагийн ажлаараа маш найзаа баярлалаа.